Баянгол дүүргийн 8 дугаар хороонд нууцаар байрладаг хууль бус автомат тоглоомын газрын 13 залуу бүлэглэн мөн хууль бусаар мөрөдөд тоглоом автомат тоглоомын газар ажиллаулдаг өрсөлдөгч газар руугаан дайрсан байна. Улмаар бүлэглэсэн зодон үүсэж нэг нэгэ цонхоор шидэж нэг хүн хүнд гэмтжээ. За шалгалтын явцад уг хууль бус мөрөдөд тоглоомын газрууд нь үйлчлүүлэгчтэй булаацалдаж өрсөлдөгч рүүгээ дайрсан болохыг тогтоогод байна. Үүн дээр Баянгол дүүргийн цагдаа 2 дугаар хэлц хэр хүртэлтэй иргэнэ шалгаж байна. Энэ төрлийн одоо үүсэж байгаа тахаа маргааны ялангуяа энэ мөрөдөд тоглоом автомат тоглоомын газрууд дээр өмнөх хуулиар энэ одоо мөрөдөд тоглоом автомат тоглоомын газар дээр хэрэг үүсгэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг байсан бол одоо энэ шинэ хэрэгжиж байгаа 2017 оны 7 сарын 1-ээс хойш шинэ хэрэгжиж байгаа хуулиар болохоор энэ нь зөрчил энэ дээр одоо торгох арга хэмжээ авдаг болсон ба. Тэгэхээр ер нь бол цагдаагийн байгууллага энэ хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа автомат тоглоом, мөрөдөд тоглоом тоглож байгаа этгээдүүд, мөн ажиллаулж байгаа этгээдүүд дор бүрэн зохиох хуулийн хариуцлага тооцож байгаа. За шалгалтын явцад уг хууль бус мөрөдөд тоглоомын газрууд нь үйлчлүүлэгчтэй булаацалдаж өрсөлдөгч рүүгээ дайрсан болохыг тогтоогод байна. За уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж зөрчлийн тухай хуулиар иргэнийг 2 сая төгрөгөөр аж ахуй нэгжийг 20 сая төгрөгөөр тус торгох юм. За түүнчлэн дээр хэрэг гарсан 8 дугаар хорооноос гадна он гарснаас хойш Баянгол дүүргийн 2, 12, 17 дугаар хороонд хууль бусаар мөрөдөд тоглоом автомат тоглоомын газар ажиллаулж байсан 4 газрыг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоож уг газруудад үйлчлүүлж мөрөдөд тоглож байсан 21-ээс 50 насны 130 гаруй хүнийг шалгаж байгаа юм. За өмнө нь 2016 оны 12 дугаар сард хууль бус 25 мөрөдөд тоглоомын газрыг илрүүлэн 140 орчим мөрөдөд тоглоомын ширээг хураан авч байсан удаатай. За энэ мэтэр сүүлийн жилүүдэд борооны дараах мууг шиг олширч байгаа мөрөдөд тоглоомын газрууд нь мөнгөний төлөөх хулгай дээрмийн гэмт хэрэгүүдийг нэмэгдүүлдгээс гадна харт амих мансууруулах бодисын үр уурхай болдог учраас илрүүлж үйл ажиллагааг нь зогсоох нь чухал байгаа. За гэвч автомат мөрөдөд тоглоомын газрууд нь офис орон сууц түрээслэн үйлчлүүлэгчдийнхээ хүрээлэл дунд нууцаар ажилладаг учраас иргэдийн мэдээлэл чухал байгааг хэлж байгаа юм.